бичлэг хийх бүр амар дургүй. Бүр амар гэрэлтүүлэг муутай юм муухай харагддаг. За. Гэхдээ би нэг зүйл харуулахаар ирсэн байна. Нараа. Би өчигдөр энийг авсан. Энэ бол өнөртөө бас. Тэг хэдүүлээ одоо unboxing хийцгээе. Oh my god. Би нэг бүр бодож авсан заяа. Ягаад тэгэхээр үнэр нь амар гоё. Гэхдээ long lasting биш гэсэн байсан байхгүй. Гэхдээ би яг хуу одоо өөрийнхөө яг mainly төрхтөг өнөртөө өстэйгээ mix хийж агаад хамттан төрхөл гоё үнэр бас гарч магадгүй гэж бодсон. Яг тэгэхээр аль аль нь жоохон fresh, flowery, summery vibe таалахаар. Энэ болохоор яадаг үнэртэй вэ гэхлээр jasmine-ийн үнэртэй заяа. Jasmine. Яа, би бүр хятад ирээд бүр ингэ jasmine тэгээд нөгөө уулан цай гэж яг тэр хоёрт бүр ингэ донцсон заяа. Амар гоё амттай. Тэгээ ер нь л хятад цайнууд амар гоё амттай байдаг заяа. Нэг гоё. Тийм гэснээ юм калор малоргүй тэгэл амар гоё заяа. Тэгээд энийг дэлгүрт өнөрлчээд ямар гоё юм бэ гэж бодож авсан. Хараа light jasmine гэдэг үнэртэй. Амар гоё гас тээ. Тэгээд миний өөрийн төрхтөг үнэртээс болохоо гинэ. Kind of good. Яа. Энэ бол надад бол амар таалагдчихж байна. Амар гоё үнэртэй. Оо. Миний яг энэ үнэртээс нилээн нилуунд байхгүй юу? Тэгээд энийг би ингээ ганц л ингээ цацахгүй бол олон цаццаа бүр ингээ өөрөө үнэрэнд нь мансуураад байдаг. Яг энэ үнэр бол яг надтай миний үнэртэй холилдоод амар дэжгүүл идэх юм санагддаг. Яг шууд төрсний дараа бол нилээн амар үнэртэй. Тэгээ жоохон байсны дараа гайгүй үнэртэй байдаг байхгүй юу? Эндээ яагаад ч юм гинт үнэртэй ус цуглуулмаар санагчлаа. Би үнэртэй ус амар дуртай ч гэсэн ингээ жоохон ингээ болтохгүй байхгүй. Тэгээ ядж байгаа заяа guys. Миний яг амьдарч байгаа орчин яг миний амьдралын энергитэй таарахгүй байхгүй юу? Та нар миний юу яриад байгааг ойлгож байна уу? Яг тэгэхээр ингээд ягаад ч юм нэг энд амьдрахааг нэг тийм цаанаасаа гойж гоодох ингээ өөртөө анхаарал тавих яг тэр энерги ингээ буурчдаг заяа. Би Монголд ч амар байсан шүү дээ. Би чи өдөр болгон нүрэ боддог, өдөр болгон гойж гангалдаг ингээл амар энэ skin care мэрэ бүр тулцсан хийдэг амар гоё охин байлаа. Энд ирсэн бүр нүрэ бодохоос залхуу үрээд нүрний бодогч бүр арьсанд ингээд таархаа болоод заяа. Ингээд одоо заяа би бүр анх нүрэ будаж ихснээс хойш л Клёгийн кушн ашигладаг байхгүй юу? Клёгийн би 2 номерыг ашигладیں۔ Тэгээд амар дэжгүй таарч мардаг. Тэгсэн энд ирсэн чи яагаад ч юм ингээд нүүрэндээ тогтохгүй ингээд арилаад байгаа заяа. Жоо удаа явангууд ингээд барзааш марцсан. Барзаах гэхээс илүү бүр ингээд хууларч мууларцсан заяа. Тэгээ би энийг одоо ашиглахаа болий өөр юм аваа гэсэн чи юу авахаа мэдгүй байгаа заяа. Би тэгээд кушн биш зүгээр BB cream ч юм уу нэг тиймэрхүү юм ашиглавал арай нүүрэнд тогтцтой яз магадгүй гэж бодоод байна. Гэхдээ I don't know. Үнэхээр мэдэх юм алгаа. Би ядж хаад амьдралынхаа турш яг клиол ашигласан болохоор. Тэгээд I don't know. Тэгээд би заяа хараа. Look at this. Бүр солиотой сормосноод байгаа сте. Энийг заяа би зүгээр нэг хятад дэлгүүр ороод тэгээд юм авцсан чинь надад бэлэг болгоод өгсөн байхгүй. Би тэгээд энийг ашигландаа гэж бодоод энэнд зориулж заяа. Хараа сормосны цаваа авсан байхгүй. Гэхдээ би яг сормосаа яг яаж наах хэсгээ ерөөсөй ойлгохгүй байгаа. Тэгээд бас энд ерөөсөй гойж гоодох гэхээр нэг тийм болж өгдөг маа нэг тийм цаанаасаа нэг тийм энерги ингээ хүрдэггүй. Тэгээ яаж яхад манай өрөөг хараа л да энэ гэрэлтүүлэг муутай газар би яг яаж нүрэ бодох юм бэ? Би яаж яхад би амар эртэж хүн болохоо өглөө дандаа өглөө эрт гараал ингээ гадар өдөржингөө явж байгаа орой эртэг манай өрөөний охин өдөржингөө унтдаг. Тэнгүүт энэ хүн унтаад тахад би гэрэл мэрлээ асаагаал дуу муу тавиал амар гоё өөрийнхөө ингээ get ready хийж чаддаггүй заяа. Би амар гоё get ready хиймээрээ штэ гэтэл мань хүн унтаад би энд бараг дуу тавьчих чадахгүй гэрлээ асаач чадахгүй хаваа арахгүй юм гэдэг ингээд юу юмдгээ нэг юм будаал гардаг заяа. Oh my god. Гэтэ зүгээр би бол дараа жил миний амьдрал амар сайжирна гэдэгт итгэлтэй байгаа. Тийм учраас би одоо ирээдүй рүүгээ ингэж харж явж байгаа. Оо, одоо өнөртөө амар дэжгүй өнөрчж эхэлчихсэн. Шууд цацны дараа нэг өнөртөхгүйсэн. Одоо ингээ өнөртэй. Тийм ээ. Гэтэ хүмүүсээс өнөрлөхийг арай өөр өнөртөж магадгүй л дээ. Тийм учраас би найзуудаасаа асах хэрэгтэй.
амралтаа усаа түрхэд нэг 4-5 цагийн дараа одоо заяа маш хөнгөн маш жоохон өнөр унарч чинь. Гэхдээ амирдаа чүү бол санагдчих надаа. Тэгээ би найзаас ямар өнөр чинь гэж асуух чагаа мартцсан л байна л та. Тэгээд мэдгүй дараа нь л одоо шалгаж үзсэн дээр хата. Тэгээд өнөөдөр би амирдаа чүү үсээ бооцсон чинь outfit яг тэр чигээр амирдаа чүү болсон юм санагдаад байна. Тийм ээ нөө guys. Тэл мигээд тахгүй. Хятад энэ номнуудын энэ хараа cover-нууд нь бүр үнэхээр солиотой гоё болохоор уншаад ойлгохгүй ч гэсэн авмаар санагдсан юм байна. Хараа Мураками байна. Миний фаундейшн юусаа тохирохгүй ингээд амар хэцүү зэрэгтэй яваад байна яг уу. Яра борцсон шүү дээ. Яг өнөөдрөөс Монгол буцах өдөр хүртэл ойролцоогоор нэг 45 хоног үлдсэн байгаа байхгүй юу. Гэхдээ би одоо дахиж 45 хоног яг энд амьдарч чадах нь үгүй юу гэдэгт амар эргэлзэж байна. Энд одоо байгаа энэ цаг хугацаагаа enjoy хийгээд яг ингээд байсан зүгээр санагдаад байгаа. Мөртлөө enjoy хийхтгэр биш байгаа байхгүй юу? Би жоохон гэрээсээ гараад жоохон явах гэхээр ингээд найзгүй. Тэгээ найз байгаа ч гэсэн vibe нийлээд яг нэг тийм амар гоё байдаг байхгүй юу? Яг өнөөдөр гэхэд би яг Вьетнам, Турк найз хоёртойгоо хамт гараад тэгээд жоохон стрессж байгаа л хурцрлээ. Би ингээд яг найзуудаасаа юу хүсдэг вэ гэхээр амар гоё юм girls talk mock хийгээд нэг амар гоё hangout хийдэг да. Нэг тийм hangout хийхин сан гэж боддог байхгүй юу? Тэгсэн чинь мань турк найз маань өнөөдөр яасан бэ гэхээр юу юугүй уцаа гаргаж ирснээ өөр хүнтэй яриад. Тэгээл Вьетнам найзтай тэнд ингээд мэдгүй жоохон ингээд awkward болчоод юу юм ярих уу гэл. Тэгээ бид хэд нэг санаа ярианы сэдвүүдийг олддоггүй заяа. Тэгэл бүгдээрээ сайхан охтууд байтал тэгээд ерөөсөө олдохгүй тэгэл. Тэгээ бас насны зуруу ихтэй асуулж байгаа бах л та. Тэг турк найз маань 97 оных гэсэн. Yes. Надаас 9 ихч байна. Манай Вьетнам найз болохоор 2000 оных. 6 ихч. Тэгээ ерөнхийдөө бол надад нэлээд ихч хүмүүс байгаа даахгүй юу. Тэгэнгүүт угаасаа жоохон generation gap ч юм уу ямар нэг юм болоод ингээд ойлголцохгүй эсвэл нэг юм ярианы сэдв нийлэхгүй юм зөндөө байдаг за. Би тэгээд яг ийм байдалтай байгаа дахаар би энд удаан баймаргүй санагдаад байгаа за. Би бас маргааш нөгөөдрөөс эхлээд арай өөр бас найзууд найзуудтайгаа гарыг гэж бодож байна. Надад өөр найзууд байгаа л да. Гэтэ жоохон надаас хол амьдардаг болохоо уулзах жоохон хэцүү байгаа гэт. Ойрхон байгаа хэдтэйгээ л яг уулзаад явж байгаа нь жоохон стресстэй байгаа тань. Цаашдаа гэсэн би яг энэ шиг өшөглөж өөрийгөө босгож жоохон have fun хий гэж бодож байна. Надтай хамтаагаарай. TV нэ. Хараа. Хөрхөн хувцастай дэлгүүр байна. Cute. Би сая энийг өмсч үзсэн байхгүй юу? Тэгээд би сая бие ажигсан чинь хараа. Энэ хараа прим болчих. Би ингээд яг нүдэрээ харангуй тарьсан мэрсэн бүр ингээд амар эвгүй болсон байна за. Тэгээд одоо харж үзээ юу.
Гарыг хараа шумууланд хазуулаад бүр ийм болцсон за идэхгүй ерөөсөө ийм болоод байгаа байхгүй юу? Мэдхгүй миний ярьс нэрс бүр юу болоод байна? Нүрийн ярьс гэхээс илүү биеийн ярьс хүртэл юм аим шиг юм болно гэж юу хэлсэн юм бэ? Энэ топ сая эдээс хамгийн дэжгүй зөгсөж байгаа нэ. Гэтэ мэдгүй. Сүрия. Халуун орны хүмүүс их дуртай. Хятад бас их дуртай. Вьетнам бас их дуртай. Gorillaz, Nirvana, Getting Beatles энэ болохоор Lana Del Rey, Luffy, Lady Gaga, Chappell Roan. Наараа хот хүмүүс үзгээд ингээд очирсан шүү дээ. Тэр зөө залгасаа. Би энэ Tube Top-нд амар дуртай. Гэтэ одоо ингээд мөнгөт ингээд нэг мах шиг гэдэг зөө. To be honest би өөрийгөө нэг тарган гэж бодохгүй байна. Нэг амар тарган биш бах. Би бол яг дундаж зөө. Яг өөртөө таарсан л чинь эндээс турах юм бол би бүр гач юм болно. Тэгээ ингэж хахад ягаад ч юм ингээд энэгээр мах гараад байдаг. За би тэгээ Tube Top өмс чаддаггүй. Энэ өмд зөө. Энэ өмд амар хөөрхөн байгаа даа байхгүй яа тэгэхээр хонороо. Энэ Angel амар хөөрхөн. Гэтэ яг ингээд зогсож мөхсөнгууд яг энэсдэг амар хөгийн харагдаад байгаа. I don't know. Амар юу харагдаад байгаа. Ингээд мөнгөд ингээд it looks so weird. No. So that's a no. Oh, I see. Yeah. бүр амар гоё юм шүү дээ. Энэ цэцгнээс үнэтэй байх шиг байна. Үгүй ээ. Ханаас үнэтэй байгаа юм бол. Өнөрт нь хоошиг нэг юм өнөртэй яваад байдаг тий. А энэ юм болоо. Шана. Нара. Энэ модыг citrus lemon мод гэсэн байна. Эндээс гоё өнөрч чинь. Oh my god. I love байгалийн өнөр.
Одоо л бид нэр ингээд цүлд идэг кактус гих мэдчлэн ийм урамлуултай газар ирсэн байна. Янз бүрийн гоё үнэртэй хагаад байгаа байхгүй юу? Ургамлын тэдний амар юм хурц. Тэгээ нэг юм харшил хөдлөхөөр хурц үнэрүүд байдаг шүү дээ. Тийм биш амар дэжгүй. Сэнгэнсэн гоё үнэртэй газар байгаа байхгүй юу? Ийм олон модтой юм байж яаж тэрийгээ зохицуулаад нэг юм гоё үнэр ингэж гараад байгаа юм бол гэдгийг ойлгохгүй л. Тэгэхээр үнэхээр гоё үнэрч. Харж байгаас өөр харагддаг юм шиг хүмүүсээ. Хай. Ойрт ерөөсөө ингэж ярьж амьдралд яг юу болсон бэ гэдгийг ерөөсөө хэлээгүй маань. Тийм учраас би одоо хэлцгээе. Тэгэхээр нэгт та бүхний харж байгаас миний арьс бүр гамшиг юм байна. Гэтэ миний арьс ерөөхдөө хятад ирснээс хойш байнгын л гамшиг байдалтай байна. So дасцгаа хүмүүсээ. Миний аимшигын царийн тасцгаа Монголд очиод гайг болж магадгүй. Юу ч гэсэн заяа. Манай нэг Японы зэд байхгүй. Тэгээ бит хоёр насч яцуу. Тэгээ айл нэг их сургууль руу аплай хийж байгаа. Тэгээ би бинтэйгээ амар ингэж vibe нийлдэг амар гоё ихгүй юу. Тэгээ мань хүн байхгүй байж байгаа саяхан хурч ирээд тэгээ бит хоёр саяхан нэг hang out хийж мэгээ тэгээд их сургуулиас айл нь хариу ирээг байгаа гэж жоохон эмор бол заяа. Тэгсэн өнөөдөр хичээл ороод тэгээ ингээд уулзсан чинь мань хүн ингээд амар баярлцсан. Нэг их сургуулиас ингээд тэнцэн гэдэг хариу ирсэн гэж амар хөөрхөн баяртай зөө. Би тэгэл тэрийг сонсоод яг өөрөө тэнцсэн юм шиг баярлаа зөө. Oh my god. Бүр амар гой санагдсан. За би тэг яаж байгаа манай хүн бүр надаас илүү ингэж шаналцсан явж байсан байхгүй тий ингээд шинээр өөр сургуулиуд руу бас явуулт юм билүү мөлөөгө бодчихсан. Тэг гол нь сургууль нь болохоор Сүжөөд гэдэг сургууль. Тэгээд би болохоор шагаал руу нэлийн аплай хийсэн. Тэгээд ягаад ч юм ингээд би тэр амар дэжгүй ойрхон хотуудаа болохоо ингээд хаяа нэг уулзаж hang out хийж болох юм байна гэсэн бодол амар төрөө зөө. Би одоохондоо сургуультай тэнцэг байгаа л та. Гэтэ зүгээр ингээд санасаа амар гой баярлаа зөө. Би өмнөөс нь амар баярлаад ашгүй гэж бодогдоод зөө. Тэгээд өнөөдөр уг нь миний mood амар муу исэн зөө. Би өглөө амар ядарч сэрж мэрэл амар юм. Яа гэсэн бодолтой байгаа л. Тэгэл Япон охиныхаа тэнцэг гэдгийг сонсоод шууд миний mood пүү гэл дэше өссөн. За тэгэл амар гоё юм. Яг өөрөө тэнцэм шиг баярлаад байгаа байхгүй юу. Тэгээд зүгээр амар гоё байгаа гэдгийг хэлэхээр ирлээ. Яа хүмүүсээ хүний өмнөөс баярлаж сураарай. Амар гоё санагдчих байна. Yes.